Айгу өргөм. Яг Сэргээш 3-ын хамгийн сүүлийн зураг авалт явчихсан. Манайх чи Сэргээш 3 чинь хойноосоо явсан шүү дээ. Эхлээд орчин үе аваа, дараа нь 60 70 оны үе аваа, dagaa 50 60-аад оны нэг хатар газар эзэмшигчдийг аваад тэгээ хамгийн сүүл 21 оны хайр дурлалын хэсгийг одоо энэ хамгийн ариун гихтэх тэр амар баясгалын хэд дээр авч яасан. Яг тэр кино манай хошин кино мюзиклийн зураг авалтын үеэр л дээ. Босын явдал. Социализм үеийн те комбайн момбантай бас иргэж нөгөө оноо хурууга байхгүй болгочээл ажиллаад байдаг те. Тэрэн дээр нэг хэсэг үүдэн ш. Нэг сенсүр мэн гэж хэлдэг те. Тэр ер нь үзэгчд гэдэг. Ингээд сонсонгууд ёо ямар хэцүү юм бэ гэдэг те. Тэрийг та нэг хэлээд өгөхгүй юу? За тэгэхээр тэр үеийн одоо яг эргээд нүдэнд харагдчихээн л да. Тэр нөгөө яг тэр нэг одноогч утгаараа би нэг тамиг аваад татаал ингээд суудсан одноогч ташээ гэлтэнгүүд чи нэг хэнийг хар хүн хичээвэл ажиж болдгийг харуулна гэж чин имэлээ нөгөө хүн чинь цэрмаг юу хэнийг хар гэдэг үлээ сэвжтийг сэвжтийг хар чин сэвжтийг хар цэнцэрэм минь хүн ажиллал болдгийг харуулна гэж гэл тэгээд нөгөө яг одноогчтой тэр хэсэг дээр бүр 30-аад минут инээсэн байхгүй юу. Оператор нь одоо манай энэ золоо найруулагчтай Монгол фильмийн. Тэгээд нөгөө манай зургийн дарааг манай Батбаяр ингээл бит хоёрын хэрвээ хэдий хоёр хүн зураг авч байгаа ч гэсэн ингээл тойрол 10 гаруй хүний ажиллах юм чинь. Тэгээд байжсэн би нөгөө нэг ан гэдэг өгөхтэй гэдэг л одног инээчдэг байхгүй. Ташээ гэхэлэр ан гэдэг өгөхтэй гэдэг. Тэгэл үхлээ нэгэл танаа нэг сайн ажиглуул тэрний амны миний амны нэг хайрц жоох ингээд жомолцдог байхгүй яг тэр хэсэгтээ. Одоо чарга их байлаа гэдэг доошаар гэдэг байхгүй. Тэгэхээр би ингээд өгөхтэй гэдэг. Тэр яг ингээд тэргээр аягүй гоё түүхэд одоо үлдсэн. Тэгээ нэг орой бас нэг би нөгөө гахаавсан хүнтэй 5 гошуу авсан хүн нэг дөрөнтөж болохгүй хаа. Тэр хэсэгтэр бас бүтлээ. Нэг гахаа авснаас болж те хань ижлээ үрдлээ уурлаа л те. Эргээ бодлоо айгүй гоё. Тэр дурсамж бол бидний болоод миний болоод манай хамт олны хамгийн гэж яригддаг те хүнд байх ёстой. Ажгүйх өнөөдөр би 36 нас хүртлээ ингээ уран бүтээл хийгээд уран бүтээл зүтгээд урлагт ингээд яг миний хамгийн дурсамжтай зүйл бол тэр Сэргээш 3 авал кино мюзиклийн зураг авалтын 90 гаруй хоногийн процесс. Тэн даарсан, хөрсөн, ядарсан, өлсөн, цангасан, зүтгэсэн, амжсан, амжилттай болсон эргээ харахад бөө бурхан минь одоо баг ахад тим кино юм нэг би л одоо за одоо барахгүй наадах гэж хэлгээр тухайд бид нар бол өстой шүдэ зугаал хүн бүхэн дотроо яасан гэцүү байна гэсэн хүний нүд тэгтээ хамгийн сүүлийн зураг авалтан дээр ингээл бөөнөрөө ингээл орилол дуусчих хугацаа тэр бол хүний миний болоод эзэж мартагдахааргүй тийм гоё дурсамж гой хэсэг байна л да. Төтөгийн машаан гэдэг нэ. Тэгээ бид нар тэр зургийг авч яхад юу хийжсэн? Морь уралдаал бүх барилжижсэн. Бид нар оны хооронд холбоосуудыг гачууртын тэр голын ирэг дээр бид нар авчихсан. Яг наадмын зураг. Хүмүүс барилдаад наадам гэж яхад бид нар зураг авчихсан. Улаан туус татчаал энд хүмүүс хорхог хийгээл энд жаргтаад энд тэр бид нар 7 сарын 11-ний өдөр зураг аваад халуун нарна тэгэл явчихсан. Бид нар дараа жилийн наадмыг үзэн энэ жилийн наадам яах вэ ингээд. Энэ жилийн наадам. Төтө морь сан ундаг бах тий. Морь унна. Оноох Баатаргүй ах хоёр ер нь тэр зурагт авалт дээр харж яхад болж игэл бүдэрч унаад тэр шороонд гэдэг ер нь усанд орсноо. Усанд нь оргүй ер нь яг энэний хүнтэй хэлгээд тэр хавьд бол нэг усанд ордог чи. Бол байхгүй. Ус ховор. Жог майчаад яваад байсан. Амтантай болчихгүй нэг юм да тийм ээ. Гүн амтан ч олдгоо байсан шүү дээ. Хайгаад олдохгүй байх гэж хэлээ. Амтангаас санаа зоохон байхгүй болчихсон тийм. Тэр газар тариалны зураг бол энэ газар тариалч айгүй их ажил хийхдээ бид нар мэдэрсэн яг тэр. Зүгээр л нэг хоосон суул шороод амар. Тэр газар тариалч нөр нэрээс та амар хүн зүгтж яг оног тэрсэн мэт. Би одоо энэ урд нь ингээд энэ газар тариалчдыг бодохоор үүрээ угаачч болдгоо усууд юм бахтай гэхээр нэрээ үнэхээр угаагач нэмэргүй угаадгүй юм байлаа гэж. Угаах тийм шаардлага байхгүй. Пүр тэр Баатаргүй унжааг хараа байсан ингээл гүүжгаар бүргээл үнэхээр хүн хэцүү ажил байлаа гэдэг. Уушиг нь юу болдог юм бэ?
Үнэхээр Чих хүн уу шиг хоёр бол байхгүй. одоо бид бүхний талхыг бэлдэж байгаа те гурилыг бэлдэж байгаа усууд төр тариаланчид ямар хүнд хэцүү ажилтаа байдаг юм бэ гэдгийг бас мэдрээд л авч байгаа энэ дэргээр. Бид нар чинь нөгөө 70 80-ад оны нэг эд нөгөө ээж аав нарын энэ талбицтай үе шүү дээ. Тэрний зургийг аваад нөгөө инх таймны гүүрээр хитэ октод дуулаад явдаг шүү дээ. Тэгэд ганц хоёрхан дээр үе машин яваад тэр зургийг авах гэж бүр яасан гэ те 2 3 хоног авах чадахгүй болонгоо сүулдэ за ерөөсө шууд биеэр дайрыгээд ерөөсөө үүр 4 цаг цуглаад бүх камера бэлдээл тэгээ чи инх таймныг үүр хоёр талд нь шууд хоёр хөнгөд энэ талаас зураг авах энэ талаас харагдахгүй нэг талд нь би нэг талд нь хинч үлээд нэг манай тий аглуу зогсоод тэгээд ингээд биеэрээ шууд усал хааж байгаа юм чи ингээд зогсож байгаа юм чи машинууд явуулахгүй тэгэл автобус зогс ингээд гаагаад цагдаа магдаа өөрсдөө жолооч энэ нэг хаглаа байна. Тэр чинь нэг яасан гэхээр хөрхөө бид нар ч нэг ийм тактик боловсруулсан да ингээд киногоо хийх явцсан гээл зургатаа дандаа мэдээлэл яваад тэгээ уусаад мэддэг болцсон. Өөштөрөө сэргээж авч байж байгаа ард битүү аажиртай машин үзсэн. Тэгэл зураг аваад чинь кино зураг чинь 4 5 давтсан шүү. Тэгээ тэр хооронд за яв гэд явуулдаг. Тэгэл битүү төгшрөө явж байгаа л тэгээд нөгөө машиныг чи ахиж инх таймныг үүрээ тойрол ахид автхаа нөгөө нэг ахаал цээжэр хаа. Хоёр машиныг би мөргөлдүүлэг алдсан. Моторго нэг машин гэж стараас. Түүхэн утсыг эргэн сүхий. Би тэр жүжигийг үзэх дуртай. Сонгодог зохиол хамгийн сайхан хайр дурлалын зохиол гэж хэлж болно тийм ээ. Ромео Жюльетта. Тэрэн дээр оноо ах болон бас одоо яг ингээд харж яхад яг хошин урлагийн зүтгэж яваа жүжигч нэлээд тоглосон байдаг. Оноо ах бол их гайхалтай дүр дээр тоглосон. Тэгээд эндээс юу асуух гэдэг нэг бол тэрний дараахан нөгөө Леонардо Ди Каприогийн одоо тоглосон Ромео Жюльетта гарсан шүү дээ кино. Тэрний одоо таны тоглосон дүр тийм ээ. Та тэрний тухайд ингээл янз бүрээр тоглогдож байгаа. Та тэр дүр дээр юу гэж боддог? Өөрийгөө хэр тоглосон гэж боддог уу? Юу н харьцуулт хийхэд ямар одоо би бас нэг тэгч юмс ингэж гэсэн байсан юм уу ч гэдэг юм уу те тийм юм байдаг уу? Игахаа тэр Ромео Жюльеттагийн жижиг тэр Меркуцагийн роль бол дэлхийн айлч оронд тэр жүжиг тавьж байгаа жүжигчдийг бас хорхоо хөдөлгдөг юм юу юм бэлээ л дээ. Дүр юм бэлээ л да зүгээр Ромео Жюльеттагийн юугаараа тэгдэйн гэхлээр тэр нөгөө Райг Ромео бол үндсэндээ бол жоохон цэнхэр талдаа дүрд цэнхэр гэхээр хүмүүс гомог ойлгож байгаа юм. Одоо юу гэдэг нэг юм ямар дүр хэмлээ аваа тавиаж энгийн хайр дурлал баатар байхгүй юу. Америкүцийн хоор жүжигчүүн хуурж болохоор өөрчлөгдөж болохоор зан характерын өвд ч гэсэн их тийм байж болохоор юм хийж болохоор харьцангуй тийм дүр байхгүй юу. Тэгээд тийм ч жүжигчдийг сонирхлоод аттсан байлээ. Тэгээд би 90 сайндаач тэр дүр тоглоогүй яг нариндаа бол зүгээр яг хаа манай найдан дээр найруулагч нэг мундаг авууштай юм болохоор жүжигчин болгон янз бүрийн дүр тоглох хүсдэг шүү дээ. Нэг одоо дүр байх би энэ тоглосномсоо. Тэгэхээр найруулагч нар тийм болцоо өгдөг байхгүй. Одоо шийдвэл тэр ороод он тоглох хүсэлтэй байтал төөтөд өгчдөг ч юм уу те. Төөтөгийн тоглох хүсэлтэй үг аглууд өгдөг ч юм уу. Ингээд тэгэхээр найруулагч бол тэнд уралдаан зарласан байхгүй. Аль би юунд тоглох хүсэлтэй байгаа бэлдээ та нар юу яа үзүүл хэдэн ч Меркуция хэдэн ч Бинолио байж болно гэдэг. Тэгэхээр 7 8 тэгээд тэр үед манай аглуу энэ төр бол төгсөөгүй байсан. Оюутнууд байсан. 96. Тийм. Чатар дэрэг байсан. Тэгээд би ч нэг би аль нь ч тоглохгүй би тоохгүй яваадсэн чинь нөгөө талиг цэцэг байждаг ч шүү дээ нөгөө юунд нөгөө анхны алхам дээр тоглодог цэцэг байждаг юунд дээр өрлөг ихт би тоглолтгосон юм а үзээд алдчихсан чи надад тустаач ядаргаа би наад чи тоглохгүй наад сонгодон монгодч наад ямар ч падли байхгүй гэхэд би бүрээ яваад би чи зүгээр туслаад тал та гэдэг намайг нэгнийхээ юунд тусалж өгнө шүү дээ амар ганцаараа тоглоод л дээ тэгээ би Меркуциад туслах чанартай нэг явсан ч найруулагчд яасан би юу буусан бүүм. Тэгээд орой хаваарлахт бид юм шийдсэн. За орой хаваарсан дараа гарч гэртээ харинда гэсэн ботсон суужсэн Меркуцэг онон гээд надад өгсөн. Тэгээд би жоо гайхсан тэгээд яах гэж өгсөн гээд. Тэгээд нэг л найруулагч өгсөн итгэл хүлээсэн юм чинь тэгээд тоглосон. Тэгээд яг би өөрийгөө их хонгорох сах сурах дургуу. Гэхдээ ерөөхдөө бол Меркуцэд нэг муу тоглоогүй байх л гэж би бодож байна. Нэг эмгэлтэй юм би энэ дээр ганц эмгэлтэй юм би 7 удаа тоглосон. 7 удаа тоглосон. Тэгээд 100-ны турш 7 удаа тоглоод тэгээд нэг өвчин тусаад эмдэг твцсэн. Тэгээд ахид тоглох чадлаггүй болсон ч юм уу. Тэгээд нэг формалт тэгээд харин манай дооё маань өргөжлөл тоглосон. Маш сайн тоглосон манай дооё тий. Залуу жүжигчтэй тоглолтод орох болон нэвтрүүлэгт орохыг зөвшөөрлөг таа өгдөг гэсэн тий. Тэгээд зөвшөөрөөгүй орсон тохиолдолд та яадаг вэ? Гүйгүй зөвшөөрлөг манайхан зөвшөөрөлт өөрсдөө ордон шүү дээ. Тэгээ сонсогдоод их юм. Чи яриа чи ямар амир юм бэ? Би тэгж хэлсэн юм шиг байна. Ерөнхийдөө тийм манайхаа бол яг өөрөөсөө альч телевиз манай тэр төөтөг ч юм уу
наран солонгог ч юм уу, темкаг ч юм уу, уран бүтээлд аюулгүй телевизийн ярилцлаганд оруулж чөлөөт шүү. Тийм бол ямар ч манайх автогаз байдаг. Зүгээр продакшн одоо шилбэл тий ийм ажиллах хэвээр продакшны нэр юмнаас орох хэвээр юм бол хацааг орно. Тий ямар ч ажилтнаас орох хэвээр. Ер нь X2 production бас дотроос нэлээд гэр бүлийн асуудалтай байдаг тийм гэр бүлтэй. Тэгээд тэр байдлаараа бас илүү ингэж ойр дотн байдаг тийм гэр бүл шиг тийм одоо ерөөхдөө нэг тоогон дотроос хоол идэж байгаа юм чинь илүү тийм ойрхон байж чаддаг болов гэж бодоод байгаа шүү дээ. Тэр үнэн үү? Хамт олонны ажил бол хамт олонны ажил. Ямарваа нэгэн гэр бүлийн асуудал бол манай хамтлаг дотор бол байдгүй. Ажлын явц дээр бол Хатуу шаардлага. хатуу шаардлага, өндөр шаардлагатай. Зүгээр яг хүмүүсийн нэг юм ярианы зүгээр эсрэг бий бол байр суурьтай байдаг. Яагаад тэгэхээр одоо өнөөдөр манай Минд хоёр гуайхаар, Цэрэн дав гуайхаар, Саран туяа хичээхээр баталцсан яхыг ямар гоё аз жаргалтай гэр бүл вэ, тийм ээ? Миний аав ч гэсэн насаараа нэг байгууллага цуг ажилласан. 35 жил нэг байгууллагад. Үргэлж би цонхоор ингээ харахад лагер дээрс тэр ингээл машин буугаал ээж аваар хөдөлтөөл тортой мэрэл аав ээжээгээл гүгээл тэ. Тэр надд бол гоё байдаг. Манай хамтлагийн хувьд бол сайхан байдаг. Зүгээр ажил амьдрал хоёрыг холж болохгүй л гэдэг зарчмыг тавьдаг. Тэгээ аглахаас асуулт асууя. Та багтаа ер нь хэр их захиа авдаг байсан бэ? Бас хэр их охин захиа өгдөг байсан бэ? Тэгээ бас одоо таны эхнэр ямар хүн байдаг вэ? Гэр бүлээ танилцуулаач. За, миний эхнэрийг оюун чимэг гэдэг. Одоо жүжигчин мэрэгчлээ. Одоо манай продакшнд жүжигчнэр ажиллаж байна. За, тэгээд нэг би бол багтаа тийм захиа махаа авдаг хүн байгаагүй. Өгөөл гүгээд идэх тийм хүмүүс. Хүний араас гүгээд ямар сандал пианино төслөн дээр өгөх гэж гүйж байгаа захиагаа алдаад урд нь хайчаа гүйчихгүй юу охиныхоо урд. Тэгсэн миний араас манай найз гүйж ирсэн. Яг битгаар ингээд би хаяал битгаар давхарлаад гүгээд орсон. Нөгөө охин ч авахта нөгөөдгийнх байна гэдэг нөгөө тэр хоёр үргэлжсэн шүү дээ. Надтай биш тэр хоёр үргэлгээд тэр охин яг тэр бандд сайн л байсан юм байл та. Тэгээ нөгөөх нь бол захиа өгөөгүй би өгсөн байхгүй юу. Тэгсэн чинь тэр хоёр үргэлжсэн шүү. Сүүлд нь учрыг нь олсон нь. Тэгэхээр яг нь миний захиаг үгүйгүй тэгээд жоохон байсан 7 8 дугаар. Тэгээ би чинь эмгтэй хүн гэдэг чинь бол их одоо стол амьд бурхад шүү ээжээрээ жишээлхэд тийм ээ. Тийм учраас би бол эмгтэй хүмүүст хайртай. Ер нь багын л тийм охтуудад захиа өгөхгүй л гүйдэг. Тэгээд би ч юм царай мотоо л дээ. Тэгээд намайг ер нь баг тоохгүй тэгэл тийм л байсан. Аглах ер нь гэрийн ажилд их сайн юм шиг үнтэй. Түрүүн харахад ингээд ширээ зүлгээл суугаад байна шүү дээ. Ширээ зүлгээл зулгаагаа суугаад байна шүү дээ. Ер нь ширээ мэрээ арч гаяг тавхтай зурлалт бас нэлээд дуртай юм а та. Би дуртай. Би бол эхнэртэйгээ цуг эхнэр гэрээ цэвэрлж байвал за миний хань гэрээ цэвэрл би хоолоо хийгээл эхнэр гэдгээл ширээндээ яг цуг суухад яг цаг нь таардаг байхгүй. Манай аглах чих гоё хоол хийдэж шүү дээ. Манай хоол хийхдээ ингээл ногооны бандангийн тусд нь, махны бандангийн тусд нь бүх юм ингээд гурил бүх юм ингээд бэлдэж тавьж байгаа. Тэгээд хийдэг. Тэгээд ингээд хийдэг. Би үл тэрийг аавынхаа хажууд байсаар байгаад ааваасаа өвлөд авцсан. Манай аав мундаг гоё хоол хийдэг. Бууз хийхдээ манай аав ингээд нэг бууцсан дээр бараг 5 6 минут болдог. Ажилладаг. Ингээл чимхээл тэгэл тэрийг хараад янзлаад ингээл ээж манай ээж уурлаад энэ яст хорхын ороо идхийн л наадах ч ямар үзмэр тавих гэж байгаа шүү. Хурдан хийлдэг. Гоё хийвэл идэхэд хүртэл гоё байдаг байхгүй юу. Манай нэг бууцсан дээр бараг 4-5 минут Тий. За цагаан сарын бууц үл балрах юм байна. Харин тэгээ аавар чимхүүлдэг байхгүй юу. Цагаан сарын бууц үл 7 хоног нь шүү дээ. Тэгээ манай ээж ч бол хонин бууц ингээл гараас нэг хурд юм харна. Төөтөгийн хувьд бас нөгөө нэг сүүлүүд бол бүх тоглолтыг би танай тоглолтыг ерөөсөө алгасгүй үздэг л тий. Бүх тоглолтыг үзэж яхад ер нь тийм нэг эмээ маягийн ч юм уу эсвэл нэг тийм арай өөрөөсөө настай хүний дүрийг илүү бүтээгээд байгаа шиг санагдаад байгаа. Тэгээ ажиллаад байгаа юм шиг санагдаад байгаа. Энэ тал дээр юу гэж хэлэх вэ төө? Энэ болохоор юм байгаа. Манай одногч маань юуных амралтыг авчихсан. Тэгээд ээж тоглох гэдэг одоо бас ээж чи янз янз дотроо. Надад аглахад тоглох ээж байна, оройл байна. Надад тоглох байна, онаахын тоглох ээж байна гэд. Надад ээж байх. Тэгээд ээжийн төрөл үтэж л да. Тэгээд онаах маань тэгдэг. За яг нэг ийм л хийж байгаа. Энэ яг төвтө таарна гэл аглах хоёр маань тэгж байгаа. Тий. Төөтөө бол надаас суугааг үл дээ. Тэгтээ яг би хэлчихээ л. Тийм манай төөтөө бол гоё хийж болдгийг.
Яг манай аглоо их гоё ээж болдгийн. Манай төөтөө их гоё ээж болдгийн. Одоо төөтөө одноо их гоё ээж. Яг одноо нэг угаасаа эмгтэй учраас тэгээд одноо ярихгүй л. Одоохондоос одоо манай ТV-с төр би ингээл биднес сэтед харж байгаа. Яг ээж шүү. Яг л нэг юм настай ээж байдгийн шүү. Ингээл нэг өөргөө ээжтэй айгүй адилхан болдог байхгүй юу? Хөө яг өөргөө ээжтэй айгүй адилхан болдог. Тэгээд ерөнхийдөө бол их залуу хүн биш үү? Ээжээсээ судалгаа нэлээсэн. Залуу хүн их настай хүний дүр тоглоход бас чадварын асуудал шүү. Ер нь бол залуу хүн настай. Одоо чимэд осоргоо 25 таа нөгөө нэг цогтайжийн ардын жүжигч чимэд осоргоо нэг цэцэгчийн үгэн тоглосон гинлээ. Тэгж 25 таа гэж хэлхий эцэсгүй шүү дээ, тийм ээ. Тийм шүү. Тэр бол чадварын асуудал, тийм. Манайхаас өргөжлөөд нэг асуулт асууя. Бата сүүлийн танай хамтлагийн Бата рекламд их тоглодог байсан. Тэгээ нэг ийм сенсацдаг байгаа л да. Таны цалингаа тавихдаа чи их эрэлттэй байгаа. Манай муу хамтлагийн цалин чамд юу юм бэ гэ. Энэ үнэн үү? Ингэж хэлсэн үнэн үү? Та цалин манай захирал чи өрөөрөө авч онж байгаа цалин тавина шүү дээ нөгөө. За тэр асуу. Батагаас өөрөөс нь авсан. Юу гэдэг юм амир юм. Гэр нэг сон дээр бичсэн байсан юм аа. Интернет дээр шилүү нэг тийм бичсэн байсан. Юу Дарамтанд ороод байна гэх. тэр цайлын реклам тоглох тэр хувь хүний жүжигчнийх нь өөрийнх нь л одоо асуудал юм чи тэр бол продакшн хамаагүй продакшн бол яг бүтээснийхээ юугаар авч байгаа юм тэр бол хоёр тустай асуудал учраас яавч тэгж одоо зах зээлүүд эрүүл ухаанаар тийм юм бол яагаад ч байж боломгүй тийм Би аглаа хассан мараа. Та ингээд урлагийн тайзнаа ер нь бол аюу олон жил ажиллачлаа. Тэгээд яг хамгийн хүсэж хүлээж мөрөөддөг тийм нэг дүр байдаг жүжигч үнд тийм. Тэгээд тэр дүр чинь юу вэ? Ямар дүр тоглохыг хүсдэг вэ? Байлгүй яах вэ? Хүнд бас бодсон, сансан. Тэгээ би бас одоо ингэ сүүлийн үед бодоод нэрээ ингээл тоглох юмсан, үзэх юмсан гэсэн дүрүүд надад бол байдаг. Гэхдээ аль болох би өөрийнхөө бүтээж байгаагүй өөрөөсөө өөр гарч болох тийм сонин дүрийг бүтээ гэж би боддгийн. Зүгээр яг миний нэг туйлын хүсэл байдгийн. Зүгээр яг нэг телевиз жүжигтэл нэг тоглож үзэх юмсан гэж зүгээр л оюутан байхын одоо жүжигчин болсноосоо хойш гэсэн нэг тийм далд мөрөөдөл их сайхан мөрөөдөл гэж би боддог. Ягаад гэвэл энэ бол уран бүтээлч мөрөөдөл гэж би боддог. Тэгж жагаад нэг тоглох байхаа л гэж бодож байгаа шүү дээ. Ерөнхийдөө ингээд түүхээ ингээд нэт ном сонин ингээд уншиж байгаа хотелд тоглосон уран бүтээлчдийн нас гэж байдаг юм л да. Нас тий нэг 40-оос 50 насны хооронд улсууд яг ингээд яг нөгөө жүжигчин хүн ингээд бие суугаад яг нэг хоолойны өнгө тоон тэр одоо ингээд дэлхийн нэг бүтээсэн дөрүүдийнх нь ингээд жигсаалт насны жигсаалтан дээр хүртэл байдаг юм байл л да. Тэгэхээр бас жоохон тэр болтол бодох хэрэгтэй, сайн унших хэрэгтэй, судлах хэрэгтэй, эрэл хайгуул хийх хэрэгтэй л гэж бодож тий. Ер нь нэг тоглолтыг хийхэд те одоо жишээлбэл төөтөгийн дүр гэхэд олон байна шүү дээ. Тэгэхэд оноохын дүр олон байна. Бас хувцсны асуудал бас нэлээд те байдаг бах те. Ер нь хаана хийлэгдэг үү? тоглолт болгон дээр бид нэр манай хувцсыг хийдэг эдэлчд бий, дизайнерууд бий, тайзыг хийдэг зураач нар бий, бүх одоо юу гэдэг арт талд ажилладаг гэрээт ажилчид бол уран бүтээлчд ажилчид их уран бүтээлчд бол байгаа. Сүүлийн үед хараад байхад бол онооч төөтөө аглууч гэсэн ерөнхийдөө маш гоё бүжгэлдэн шүү дээ. Тэгээ шинэ жилээр баллан үз. Ер диско мэсконоор баллан үз. Ер нь бол тэгэл иргэн штэ ингээл манайх. Гүйгүй ер нь бол тэгэл бид нар өөрсдөө хэмжээнд л сайхан. Ер нь бид манай шинж бол жилийн жилд сайхан болдог. Ярих юмтай, нээд хөөртэй, тэгэл дотроо тэмцээн уралдаан зохион, тэгэл хан хүү, хатан хаан шалгаруулна, байгууллагынхаа шилдгийг тодруулна. Суглаа явна. Яг л шинэ жилийн арга хэмжээ яаж болдгоо тэр шиг л явбал. Манай шинэ жилийн нэг онцлог бол хөтлөг шаарддаг. Урлагийн тоглолтууд шаарддаг. Энэгээр дөрөн тийм манай продакшнер дөрөн хөтлөгч нар урлагийн номерууд одоо үзүүлбэрүүд байх чинь ерөөсөө тийм шаарддаг. Одоо нэг байгууллагууд ингэдэг штэ нэг эхний нэг цаг халах гад нэг архиа уужиж халах гад тийм шаарддаг. 7 цагт үжлэг манай шинжид эхлээд бол 7:01 ид гой дээр хүн хальт харах юм бол дуусч байгаа мó гэхээр тийм хэмжээний дөргөө байна. Гэх мэтчний сайхнууд байна штэ манайдас. Тий. Жижигчэндээ дэс нэг асуулт асууя. Сөөс байж хата таны нэг удаа шалгалтандаа унаад тэнцгүй дахиж ороод нэг тийм асуудал байдвал тэр үеэсээ дахиж жүжигчин болохоос 97 онд 96 онд би шалгалт өгөөд тэнцээгүй дараа жил нь 97 онд дахиж хүн байна, хор байна, шар байна дахиж өгчиж орж ирсэн. Тэр бол байгаа. Тэр хугацаанд юу хийж яв?
Химээсээ. Их юм эсэ. Амар юм эсэ. Нөө эр хүн тугч барин тунгалж хариулна гэдэг шиг юм аа хэлсэн шүү дээ. Нэг гартаа. Би 8 ээжсэн, 8 ээгээ шатчихсэн. Оо бас та хар зам дээр ажиллаж илаа бас янз янз юм хийжсэн. Луудгийн хөлөө. Үүрэнгаа. Үүрэнга. Тийм. Өөрийн сайханда. Оо Бас мөр унах нь аргагүй юм байна уу? Асуулт. За асуул. Төвд хассан л да. Нутгаараа бол угаасаа бүхэн л бахархдаг штэ тий. Тэгээ таны яг тэр өглөө ер нь төрснөөс ахвалал тэндээ өссөн байх. Тэгээд ер нь хамгийн гоё дурсамжтай хүүхд тэр үеэ дурсаач. Миний баг нас үүрэнгээд өнгөрсөн. Тэгээ одоо Айсан ингээд бэлээ. би хар 20. Аа за. Тийм тэгээд юу яадаг? Одоо ингээд нэг цагаан сараар ч юм аав ээжтэй залах гээд 100 мөнгө ноттой очихгүй санагддаг л да. Нэг яг л ингээд нотгийн зах руу орох нэг гэртээ ороод ирж байгаа шиг санагддаг. Тэгэхээр зэрэг бол нотог ус бол яах аргагүй хүн Бүхэнд бол амар хүлээж авах нэз. Оо сайхан би тэгтээ нэг айх тэр юу яагаад идэггүй тэр нэг дөнгөж аав ээж тэр олчих Засаг даргын хамгийн ганц тэр ороод ирээд. ордог шүү дээ. Агуу хэл нутаг. Би яг унган бол хотын хүүхэд би ээжээ их нутгаар явах. Манай аав гэсэн манай аав Хинтээ аймгийн Мөнгөн мөрд сумын харьяа гаралтай юм лээ. Тэгээд бол хотын л доо. Манай ээж болохоор Хинтээ аймгийн Мэндэр сумын. Ах утгын нэг нутаг манай Тийм байна. Оноо түр хинтгийнх ингээд байсан. Хинтээ бачрээ. Тэгсэн чинь та чи өөр. Энтийн бачир бачир. Оо за. Бид хоёр Яг зэрэгэлдээ хоёр сум. манай хамтлагч нь Хинтээ хоёр хүн. За өөр хангахын зөндөө бие манай хамтлаг. За энэ боломжийг ашиглаад бас хинтээ болон өөр ангахында мэд үргэж байгаа юм шиг байна тийм үү? Нутгийнхандаа шинэ жилийн Шинэ дөрвий. оны минь төргийа бас. За тэгээ тэгэр гоё. За Хинтээ ч Ер нь X2 production бас олон амжилттай сайхан кинонуудыг хийсэн байгаа шүү дээ. Ер нь дахиж бас өөр төрлөөр хошин төрлөөр биш өөр те жанраар кино хийх үү гэсэн тийм асуулт ирж байлаа л те. Ер нь хийн штт. Тий. Угаасаа X2 production чинь нөгөө хуучин enablement tools гэж байсан штт. Хүмүүс tools гэдгийг нөгөө нэг юм зардаг, ширхэл зардаг tools гэж ойлгоод юм биш. Тэн чинь уул нь та үүсцэнг байхгүй юу? Т точка у точка ТЦ точка байхгүй юу? Enablement гэдэг юм хуучин бид нар анх байгуулгаж явахдаа enablement л тоглоно гэж сүүлдээ ингээд нэг чинь дандаа энэ сайхан авьяастай уран бүтээлчиж өчтөн бүх төрлийн юмыг жанраар тоглож чадах чадвартай юм уран бүтээлчтэй байгаа учраас ерөөсөө enablement биш. X гэх нэр үгүй тодорхойгүй. Юу ч хийж үл мэддэгдэг ч те. X ч өөр үл мэддэгдэг шүү дээ. бүх жанраар тоглоно. Ухаанд бүх жанраар бид нар 2 3 жижиг тоглож ялаа. Сүлдээ философийн жижиг өргөж орлоо, тийм ээ. Гэх мэтлэн бид нар бол зөвхөн инээдэн биш өөр төрлийн кинороо орно. Тэр нэг жил завсарлаж байхдаа юу исэн бэ гэв. Тэр хооронд бол гэр бүлтэй болсон гэж сонссон. Гэр бүлийн хандлаар жоохон Болоог байсан. болоог байсан уу? Тэр хооронд амжуулаагүй юу? Би тэр хооронд Би яг 97 он сургуульд орж ирсэн. Тэгэхэд гэр бүлтэй болж ирсэн. Тэгээ 98 онд манай өвөө төрж ирсэн. Одоо хэдэн хүүхэд? Би одоо 2 үтэй. Та гураас гуруулангаас нь асуулт асууя. Та гурав жүжигчин гэдэг энэ мэргэжлийг сонгоогүй байсан бол өөр ямар мэргэжилтэй хүмүүс байх байсан болоо? Яа би та мэдгүй. Би одоо яг ямар мэрэгч сонгох гэсэн гэж тэрийг мэддэггүй шүү дээ. Би яг нариндаа бол одоо ингээд манай аглуу бол одоо юу гэдэг хар багасаа жүжигчний нөгөө дугуйлангаар явцсан бүр жүжигчин болно гэж боддог байсан юм шиг байгаа. Би бол үндсэндээ бол бас нэг хувь заяаны төөргөөр л жүжигчин болцсон. Урлагийн мэргэжил эзэмссэн болгоос биш. Яг хар багаас болно гэж бодож байгаагүй. Зүгээр миний аав бол намайг зүгээр яг хуу эмч болгоос их хүсдэг байсан. Эмч өөрөө эмч мэргэжилтэй байсан учраас зүгээр магадгүй зүгээр сая миний дэг асуухлаар би гэнтэл бодлоо л да. Манай дөржи багш тэгдэг байсан намайг. Дөржсөн буугч нэг оюун зэглэг арсан тоглодог. Мундаг найруулагч багш маань тэгдэг байсан. Гэт биднийг суулгаад чи жүжигчин болоагүйсэн бол ийм мэргэжилтэй байхаас гэж бүгдийг хэлдэг байхгүй юу. Тэгэл манай нэг театрт байсан залуучтай бүгдийг хэлээл тэгэл таарад байгаа юм шиг санагддаг байсан. Намайг тэгж хэлдэг байсан. Чи жүжигчин байгаагүй байсан бол нэг газрын менежер байх байсан баг. Юм ойлгосон ч ойлгоогүй ч ойлгосон дүр үзүүлээд ингээд инээд даадны хотлаа ингэж явуулзаа суужсэн менежер байх гэж хэлдэг байсан. Би юм тэр талаар нэг юм бодож байгаагүй шүү. Тий. Төтөг. Миний хувьд би чинь жүжигчин болохоос өмнө Улаанбаатар тэр жүжигчин болоход драмын театрт шалгуулаад ордог гэж ойлгодог байсан. Тэгсэн чинь соёлын урлагийн сургуулийг хайгаад нэг жил болчихсон бас тэр чинь. Тэнд очиж шалгуулаад яваадсан юм сургууль. Хайгаад яваадсан юм шиг. Тэгээд хэрвээ жүжигчин болоогүй би жолооч л болох байсан баг. Тэр үед Поргон гэдэг юм гарч ирсэн шүү дээ.
Тэгээ хот хоорон тэвэр хийдгээс би тэгээд жолооны үнэлэхтэй болох гэж энэ металлистын тэмс гэж байсан. Тэнд нэг жил суусан. Тэгээд сүүлдээ чи бүр замбраагүй юм болоод сүүлдээ 4 жил би сурахаар за боли энэ жолооны бүтэхгүй мэн боли гэ. Тэгээд би тийшээ орсон. Тэгээд соёлын сургуульд бол багаас л орохыг боддог байсан. Бүр багаас алиалагч болъё гэж боддог байсан. Би чи энэ урлагт их олон жил ажиллаж байгаа юм шүү дээ. Одоо баг 3-р 4-р ангид байхдаа гэдэг чинь одоо юу вэ? 83, 84, 85. Би 86 онд яг энэ Пенри ордны драмын дугуулан гэдэгт орж ийлээ. 86 оноос хойш явсараа байгаад 93 оныг дуусал Пенри ордны драмын дугуулан жүжигийн дугууланд байжгаад 93 онд конкурс өгөөд Суйсд ороод тэгээд 97 он төгсөөд өнөөдөр хүртэл жүжигчин ийм мэрэгчлэлээр ажиллая. Энэ бол миний мөрөөдөл байсан. Надаас хүмүүс асуудаг хүний мөрөөдөл биелдэг юм аа гэж хаа гэд сурвалжлагч нар. Би тэгэхээр за яг хүмүүсийн бие сайн мэдэхгүй байна. Хүмүүсийн өмнөөс би хэлэх хэрэггүй шүү дээ. А миний хувьд бол мөрөөдөл биелдэг юм байна. Би зүгээр миний мөрөөдөл 100% таа гэж хэлж чадахгүй. А тэгтээ нэг 80% таа бол байгаа гэж би хэлдэг. Ягаад гэвэл би нэгэн жил мөрөөдөжсэн. Би урлагийн хүн болох юмсан гэж мөрөөдөжсэн. Би драмын театрын тайзан дээр хүүхэд байхдаа нууцаар бултаж орж жүжиг үзэж байхдаа хизээ нэгэн цагт энэ тайзан дээр гарах юмсан гэж бүр мөрөөдөж нойр хоолгүй зүүдэлчих байсан. Тэр мөрөөдөл биелсэн. Би 97 онд сургууль төгсөөд хамгийн анхныхаа дүрийг драмын улсын эрдмийн театрын тайзан дээр би ижлгүүстэн гэдэг жүжигээр оноохтойгоо хоёулаа партнер болж одоогоос 14 жилийн өмнө би анхныхаа гол дүрийг тоглож ийлээ. Дөнгөж шинхэн тосон хангалсан жүжигчин. Тэгэхээр хүний мөрөөдөл биелдэг. Тийм учраас хүн мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Миний мөрөөдөл бас биелсэн. Би их баяртай. Би 10 жилдээ их нэртэй болж үзчихсэн. Мөрөөдчихсэн их нэртэй болсон. Их нэртэй болсны дараа хүүхдээ болж үзэх юмсаа хүүхдээ болсон. Миний мөрөөдөө харин. Оноохын хувьд бол ийм юм биш. Хувьдаа байртай машинтай, хувьдаа их нэртэй хүүхдээ юм шүү дээ. Хөрөнгө оруулахыг мэдүүлгэн нөө. Хүүхэд байхдаа шинжлэгийг яаж тэмдэглэдэг байсан бэ гэж байна. Хүүхэд байхдаа би хүүхэд байхад сургуулийнхаа алиалагч болдог байсан. Тэгээд шинэ жилийн баяраар чинь юу хүүхдүүд чи гоёод ойжгаад би чинь хамар буратино оймс ингээл цаас будаал ингээд бас л энэ мэрэгжлийнхаа л ажлыг хийж илээ. Тэгэл дуран хийгээл муу сурлагтнуудаа дурандаал, онц сурлагтнуудаа дурандаал хүүхдүүд баярлж байгаад би бас л яг энэ урлагийн ажлаа хийгээл тэр спортын заалны хойдол би намрынхаа багш өшиглүүлээл чи бүжгээ алдаад тэгээд өшиглүүлээл өвлөг аваад хөө өшиглөө зогсоод байгаа манай би намрын багш сахалтай өвлөг аваад алиалагч өвлөг аав алиалагч өшиглөөл Хууарууд ямар солиотой өвлөг гэдэг чи нөгөө би бүжгэн дээр алдчихгүй алиалагч байгаа гоцтой сайндаж биш тэрний өмд томдол тэн дээрээ бүдэрж унаал тэргээр нэг бүжгээ хайрцаг ивдээ таваарахгүй тэгээ өвлөг өгөндөө хөөгдөл тэр 2-3 түжигнээд тэгээ тэр багийнхаа юг дурсгаар их гоё алимтай байдаг байсан. Тэр алимтай бэлгийг л авах их боддог. Тэр дээр орсон алим их гоё тий. Тэр санагчлаа нөгөө би буратино болдог байхгүй алилж байгаа үцэг солиол энэ хөрдлөөд дэрхгүй буратиногоо нөгөө одоо энэ ЦБД гэж урлагийн гавь соёлын гавь зүтгэлтэн зураач байна шог зураач ЦБД-гоо шүнжэнгөө сууж хамар хийлгээл болохгүй янз янзаар хийгээл уртаар хийгээл богноор хийгээл хамгийн гоё болсноо хамраа ингээд ирзэнтэй ингээд зүүгээл хардаа. Тэгээ ийм молгоо бас биегээ тэрэндээ оймос углаад ийм 90 оймос олддгүй. Даавуу будуулаад цавид яваагаар тэгэл углуулад тэгээд гарч ирээд нөгөө бүраа тийм нөгөө дараа гэж бүжгээ хийгээд би хэн блэ бүраагс хааглуу гэдэг үү. Тэнийг хөрнөд чи тэнийг огтод чи хүний жиг нэрээр хэлээ хүүхдүүд. Дагаад хэлээрээ бүраа тийм гэж хааглуу гэдэг. Надыг цаашлуулаад ахгүй ангийнхан явуулаад. Манай хувьд би тэгж бодож шүү. Хэрвээ тэр манай оюутан асуусан тийм ээ. Залуу маань асуусан. Хэрвээ жүжигчин болов бол сайн нэвтрүүлэгч юм уу? Диктор болох өстой байсан болов гэж боддог шүү дээ. Би чинь хоолоо молоо заримдаа бас нэг тийм яах вэ зүгээр. Би UBS анх байгуулж ирсэн. Тэгэхэд бас диктор үлзий телевиз гэдэг тийм. Үлзий пүүс илүү. Тэгээ балхаахаас дөнгөж тийм. Бас диктороор нэг шалгуулж байсан. Тэгээ шалгуулж байгаа л тэгээ одоо мартчихээ эрг лөө зайл гэлөө юу гэлээ. Ямар ч байсан шалгуулж ирсэн. Тэгээд балаагүй юм.
Тий. Энэ хүн бит хоёр чинь би биений орны дараамын дугуулд энэ ах ч оюутан бит хоёр үлзий бүсийн анхны кинонд тоглож ирсэн. Манай Норм Самбуу гэдэг нэг дуулангийн хүүхдийн том насныхын дүр тоглоо. Би Хүслбаатар ахын бага наснд тоглож ирсэн. Үлзий бүсийн одоо анхны одоо нээлтийн кино нэг тэгж хийчихсэн. За шинэ жилийн баяр болж байна. Тийм болохоор гурван бас X Studios Монголын өшөө урлагийн бас шилдэг продакшн төлөөлөл болж ирсэн хүмүүс байгаа болохоор та гурваасаа бас нэг онигдог хүсэж байна. За Батай тэр Өвөрнган аймгийнхаа залуучдын холбооны юугаар залуучуудаар 31-ний оройд билег тарах болохгүй юу? Тэг засаа охин байдгүй би засаа охин болоод. Тэг Батам нь өвлөө өвгөн болоод айлуудаар ороод ингээд айлууд хүүхдүүдэд бэлэг өгөөд. Манай найзууд намайг цаашлуулсан. Наа баба яагаас жоохон хол наа чи хүүхд айлгачнаа цаашсуу гэдэг. Тэгээ бид чи явсараа нэг айлд очсон чинь хаалгаа тайлдгүй хойлоо гадаа айлуудаар ороод одоо хундаа мундаа уугаад шээ сүрлэг яах вэ? Тэгээд нэг гадаа бицсаа зогсчихсэн чинь хоёр хүн зөрж ирсэн. Өө засаа охин босоогоор бицдэг гинэ. Тамиг татсан гэд. Тэгээд нэг хөглөж ирсэн. 2 жилийн өмнө. Хоёулаа тамиг татсан. Тэгээ бицсаа зогсчих байхгүй хоёулаа. Тэгээд ямар ч бүдүүлэг засаа охид өвгдөл гэж бодож ирсэн баг таа. Мөнх тэнгэрийн чинь дор кинонд би явж ирсэн. Нэг оюутан байхгүй явж ирсэн намайг ямар баатраад тоглосон үс гайгаад. Оюутан дадлагыг өсөө ургуулцаа одоо би хин тоглох гэдэг юм мэддэг ингээд оюутан явж ирсэн. Би чинь ийм тарган марган байгаагүй шүү дээ. Туранхаа ийм тийм чамаас туранхаа шах байсан доо. Тэгээд сахал магалж ургахгүй ингээд хөхөрч мөхрөөж байсан. Тэгээд суугаад ингээд оюутанд буудгийн байгаа гэдэг натур дээр ингээд буунгоч нөгөө сарын өмнөөс очицсон ингээд нөгөө ирчүүд ингээд тайзныхын залуучууд ингээд харж ирсэн. Намаа буугаад би өсөө бооцсон буугаад байсан чинь ямар хөргөө хүн бэ? Нэг зоригоогны залуу нь ахлагчны өндөр хар нүгрээс. Энэ натурын турш натураас буугаад энэ минийх болж бууна амлаа гэж намайг охин гэж хандаа. Би оюутнууд буусан чинь ингээд бүгдээр ингээд ирчүүд ирээд нөгөө ирчүүд сар гар болцсон ирчүүд октодыг бууж ирэнгүүт намайг охин гэж бодсон. Бууж ирээ. Уучлаарай охин би пүүгээ чинь авдар чи өргөч хүүгээд мэдээж иргэний авдар чи хүндхэн байгаа үст. Бас хүндийн тэ гэж текст бид юу ч дугаараа өргөж явсан чинь араас ямар бяртай охин байгаа юм бодож. Дараа танилцсан шилэн муугаа сууж явах. Зориг чи нөгөө тийш хуцаадаа дугаа гэж зориг ийдтэй нэг зориг гэдэг гадаа манай энэ бас ардчи тийм тахалжээ. Бид нар чинь бас гадаадаар аялын тохиолдолд их явна. Тэгээ нэмүү энэ солонгос энэ хил гайлын эмергеншнүүд гэдэг чинь бас хүнийг бас янагдаа хийдэг юм байлээ л дээ. Бид нар бөөнөрөө орох гэсэн чинь яг солонгосчуудыг монголчууд гашраачгүй ороод үлдээл зүгтаал те хараар үлдээд их гашраацсан. Тэгээд монголчуудыг хатуу хандд юм байл та. Бид нар бол ямар тоглолцоод нэг цагаан сарын Монголын ард түмэнд очиж нэг тэнд ажиллаж байгаа монголчуудаа нэг баяр илгэлжээ гэж явж байгаа. Тэгээд ингээ очисон чинь оруулдгүй бид нарыг. Та нар ямар дуучин юм уу жүжигч юм уу гээл. Вэ жүжигчин улсууд байгаа. Тэгсэн чинь эмергенчний талаар аюу байлаар тоглох гэдэг тэд нэг өөдсөн л байсан юм шиг байна. Биднийх бол ямар ч асуудалгүй л байгаа юм л та бүх юм. Дагуулж явна хин ч нэг хэлний мэдлэг боловсролд дутаад дуучин гэвчихгүй юу? Дуучин хэлцэж жүжигчин. Тэгсэн чинь за тэгвэл дуулж үзүүлнэ гээд нөгөө эмергенчний дотор нь бид нар дууллаа ш. Бөөнөрөө зогссон. Баатаргүй би бид хоёр одноог бид дөрөв. Одноог ч уурлаа. Энэ муу сайнуудад дуулаад тахтай ямар солонгосыг үзээгүй ш. Явъя буцсан яадгийг дээрлэгцсэн юмнууд энэ тэрэг бэ болохгүй штэ бүгд дуулсан хэл юм чинь зүгээр айсаар байж гал орчих гээд дуулыг сүний өнөрэшикс эмергенчтэй ширэний ууртал зогссон. Одноо бүр уурлаад биш алт биш ингээд гэсэн чинь би ингээд одноо чи одоо болд чи өнгө салгаатгал тоолоо молоо салгаатгал та чинь гарыг та хоёрын орн баахан ажил болчихно энийг бор яршгаа гай буцсан үгүй шингээ уурсан ирвэ буруу араадаас өнгө салгаад уурсан энэ хоолоо хоёрдугаар хоолоо салгаад байгаа. Тэнийг бадаг дахилттай дуулаа тэгээд заазгээд инээлдэд мосэнууд тэгээд тэр нэг яг л өөдсөн байсан ч байгаа. Тэгээд бид нэг оруулсан шүү дээ. Бид нар бас нөгөө цагаан наадмаар бас нэг явсан байхгүй солонгос руу. Тэгээд наадмаар явж яваад нөгөө бас сюрприз барих гээд ийм айрг авч яваад савтаа айрг авч яваад хоньны чансан толгой авч яваад нөгөө нүдрүү манжи хийцэн сонин толгой авч яваад тэр нөгөө нэг юугаар нь гараад
Тэгээд биднийг үзүүлсэн чинь ингээд үзэл гарсан чинь амар ханы толгойч гадаад ямар л ойлгохтой харагдав. Гэж очоо шидэд бид нар агаар дээр барьж байгаа юм. Одоо бол мах бол гаргаж болох байгаа шүү дээ тий. Гэхдээ өөргөө солонгосууд хоньны толгойнуудыг бүгдийг гаргасан. Нүдрүү манжин жигдсэн. Амд нь хүмүүс өмсдөг. Хилээ хадсан байдаг тоонч. Ингээ энэгээр нь помидорнууд ингэж ядсан. Нүд танаатай. Лон юу хоёр нүдэн тагал. Энд дээр нэг өгөрцөө дээ. Маск тавьсан хүн шиг. Тэгээ дараа нь муу иммигрантуудын хувцсыг нэгсдээ будсан дайргаараа. Энэ юу юм задал зориудаар зад өөрөөсөө жоо холдоо задал гэж. Сэгсэг цайг задал. Хариуг авсан. Ер нь ингээл хүүхэлдэйн кино мэн дээр гардаг шүү дээ. Бир дээрэл 3 асуулт 3 хүслээ хэлээж биелүүлж гэдэг шүү дээ. Танд хэрвээ тэх юм бол та ямар хүсэл хэлэх вэ? Тийм бэрд тийм байдгал юм болвол тэгээд ерөнхийдөө бол монголчууд маань бүгд гоё байгаасаа л гэж боддог. Бүгд эрүүл сайхан байгаасаа л гэж бодно. Хүснэ тий хайв орчин зөвхөн би гэхээр айгүй над сонь штэ би мөнгөлөг байгаасаа би эрүүл байгаасаа юм бол хайв орчныхан өвдөд ихэдвэл 1000 эрүүл байгаад утахгүй штэ хайв орчныхан бүгдээрээ л ялангуяа монголчууд маань бүгдээрээ сайхан эрүүл чирэг бүгдээрээ боловсралтай маш их соёлтой ийм л усуд байгаасаа л гэж нийтэд нь хүсэж ажин да. X2 продакшны хувьд бол залуу хүмүүсээ дэмжихтэй уран бүтээлчдээ дэмжихтэй Аглуу ах, Оноо ах хоёр маань бас юу бодож явд юм бол Бусад продакшн яадаг юм мэдэхгүй. Манай продакшны хувьд бол уран бүтээлээ хийх ёстой. Одоо юу гэдгийг төөтөө кино тоглох гэж яхад нь болохгүй чи гээд эндээ бай гэдэг. Эндээ бай. Зүгээр яг бид нар нэг ийм шаардлага тавьдаг. Та нар тоглож болноо. Нэгдүгээр зохиолыг унш. Чи гарч ирэх гэж байгаа залуу жүжигч. Сайн юм тоглох гэж байгаа юм уу? Муу юм тоглох гэж байгаа юм уу? Муу юм нь юу хвтэ? Хэр зэргийн зохиолыг сайн зохиол юм уу, саар зохиол юм уу дотор ол юм. А тэгээд чи энэ дүр нь ямар дүр юм? Гол дүр юм уу, туслах дүр юм уу? А энэгээрээ чи тэгээд яг гарч ирч чадахгүй. Эндээс чи уран бүтээл чинь чамайг задалж өгч чадахгүй энэ дүр. Энийг сайн тооцоолсон биз? Тэгээд бас хүний амьдрал болсон эдийн засаг нь хэрий. Хэдэн төгрөгөөр гэрээ хийс. Хэрвээ чи ярьж чадахгүй бид нар яриад өгье. Ямар уран бүтээл гэдэг дээр л бид нар шаардлага тавьдаг. Түүнээс би өмчлөөд авцсан биш шүү дээ. Энэ хүн чинь өөрийн гэсэн дипломоо үрдлээд ирсэн жүжигчин хүмүүс. Тоглох хэрэгтэй. Хамгийн гол нь чанар чансаа дээр л их анхаарал тавих ёстой гэж бид нэр дүгнэв. бас ард нь X2 гэсэн нэр том явж байгаа шүү. X2 production-ы жүжигчин Төвшин төр, Баттөмөр, Тэмүүжин, Бархуу, Наран солих гэж гарах учраас саян тоглол өөрсдөд нэрхт. Өөрсдөг нь уран сан нэгээр нэмэгдэнэ. Цаашлбал өшөө үзэгчдийн тоо нэмэгдэнэ. Өөрийг нь дэмжих фэний хүрээ гэсэн. Тэгээд цаашлбал дараагийн киноны урилгууд араараасаа ирнэ. Сайн тоглол бол. Сайн тоглол шүү дээ. Гэхдээ манай уран бүтээлчд бол сайн тоглолтгоо гэж би бол өөрийнхөө залуучуудад дүгнэдэг. Гавитын хэр болсон бэ? Сайхан болсон. 3-400 хүний хүлээ авалт сайхан болсон. Үнэхээр баярлсан. Миний амьдралд бас хизээч мартагдчихгүй нэгэн түүх болж үлдсэн. Сайхан болсон. Оноох тэрэн дээр бас их нилээн их сэтгэл эмоцтой сайхан баярлсан юм шиг харагдсан. Таны зураг бол энд тэнд байлаа шүү дээ. Барьцсан. Баруун содгоог л ингэж байлаа шүү дээ. Гүйгөө хараа ийм авахд болсон гэж бодож байгаа юу? Гүйгөө ийм юм хүмүүс ингэдэг нэг нь авчихлаа нөгөөт нь яагаад авдаггүй ингэ тийм яриа байгаа шүү дээ. Тийм ерөнхийдөө бол гавьяат гэдэг цол төрийн том хүндэтгэл маш том хүндэтгэл. А зүгээр би бас нэгэн сонир бас хэлжсэн. Юу гэдэг ингэ нэг нь авчлаа нөгөөт нь заавал хүн болгон энэ урлаг зүтгэсэн хүн болгон заавал энэ том хүндэтгэлийн шагналыг авахгүй байж болно. Хүн болгон заавал авах шаардлагатай биш. Тий. Би зүгээр манай X2 production-аас 2 гавьяа төрчлөө тийм ээ. 2 сайхан агуу жүжигч маань 2 гавьяа төрчлөө. А энэ сайхныг төс 2 гавьяатай байна гэдэг бол би бас бодож байгаа ялгаагүй л гэж би үнэхээр бол боддог. Яг шудраг ярихад бол тийм. Энэ манай 2 гавьяатын маань энэ ард өр бүтээлт нь бол миний манай төөтөгийн тийм манай бүх уран бүтээлчдийн залуусын бүгдээрнийх нь хүч хөдөлмөр бас шигсэн. Тий. А мэдээж авиас гэдэг бол энэ хоёрын маань авиас гэдэг бол нэг 80% тал байгаа. Баталгаатай. А ард нь тэр 20% тал бол бид бүхэн бүгдээр байгаа л гэж үзэж байгаа тийм. За баярлалаа. Онооха сахиустай гэж яриад их юм.
ямар сахиус? Дейтингрийн. Яг хөтэ хүмүүст юм битцсэн л байна л дээ. Зүгээр ямар тийм сахиус махиус бол надад байхгүй. Хүмүүс надад сүнэ хараад тахлаа би гайхсан чи хүмүүс надад хэлсэн л дээ нэг улсууд нь чамаа тгээ битцсэн байлээ шүү дээ. Би өөрөө мэдээгүй нэжгээд хугацаага өнгөрөөсөн л дээ. Тийм. Тэгээд яг хуу сахиус мах. Тэгэхээр би нэрээ сахиустай болов бол нэг орой үүдтэй л дээ өөртөө. Ямар ч байхгүй надад мэдрэгдэхгүй байлээ. Тэгээд би байх. Орж ирэхгүй байлээ. Тэгээд байхгүй байна да хүмүүс намайг гойжруулсан юм байна да. За ямар ч байсан үзэгчид маань X2 production-ээс асуух залуучуудаас уран бүтээлчдээс асуух асуултын хариултуудыг бас нэлээд төхөмтэй авсан байх гэж бодож байна. Асуугаад яваад байх юм бол зөндөө асуулт байна. Ингээд нэвтрүүлгийн цаг хугацаа альва юм цаг хугацаатай байдаг. Ингээд манай томчуудаас асуух асуултууд нэвтрүүлэг маань шинэ оны 31-ний дугаараа хүргэлээ. Тэгэхээр манай энэ шинэ оны дугаарт маань сэтгүүлч коллежийн бас ирээдүйн сайхан сэтгүүлчид маань оролцсон, сайхан дөрвөн бүсгүйн маань оролцсонд баярлалаа. X2 production-ы уран бүтээлчид маань оролцсонд бас баярлалаа. Төлөөлөн ирсэн ард нь бас олон хүмүүс өнөөдөр олон хүмүүсээ төлөөж ирсэн байгаа шүү дээ. Ингээд шинэ оны минь төргий. Ингээд шинэ жилээс чинь хамгийн гайхалтай зүйл нь юу байдаг вэ гэхээр өвлийн өвгөн байдаг аа. Гайхаад сүрүнсэж байхгүй. За ингээд өвлийн өвгөн аваа өрж байна. За. Болцоондоо ирлээ те. Бороо оровч болцоондоо гэж ярьдаг. За ингээд манай нэвтрүүлгийн зүгээс шинэ бүтээгдэхүүн, за шинэлэг бүтээгдэхүүнийг гаргадаг хаан хүнсний манлай үйлдвэрээс манай нэвтрүүлгийг ивент итгэж шинэ жилийн баярын дугаарыг юм ивент итгэж X2 production-ы уран бүтээлчдэд бас өвлийн өвгөн ав маань гарынхаа мэлгийг гардуулахаар хүрэлцэн гэсэн байна. За баярлалаа. За тэгээд ямар ч байсан шинэ он гарлаа. Ирж өдрөн одож буй 2011 оноо гэлээ. Гур он минь буцаж одоо шинэ залуу сайхан оныг бидний хүрэлцлээ. Тэгээд хоронд минь бас нэг нас нэмлээ. Бид бүхэн ч гэсэн нэг нас нэмлээ. Тэгээд бид монголчуудаа эрүүлэг сайн хүсье өрөөё. За шинэ оны минь төргий. За баярлалаа шинэ оны бүсгүйчүүдээ. За ингээд дөрвөн сайхан сэтгүүл бүсгүйтэй. Шинэ оны минь бүсгүйчдөө ч гэсэн хат чанар хүсье. Өвлийн өвгөө авдаа. Уртуудаа наслыг хүсье. За ингээд BTV телевизийг яг энэ авч үзэж байгаа нийт үзэгчтэй бас шинэ оны мэндийг хүргье. Тэгээд шинэ оноо бүгдээр аз жаргалаар бэлтэж өгөхтэй гэж хүсэж байна. Тэгээд X2 production-ы уран бүтээлчид тэдундаа залуу уран бүтээлчтэй бас хүсэж байна. За шинэ оны мэнд хүргье. Баярлалаа үзэгчдээ. Ингээд BTV телевиз томчуудаас асуух асуултууд нэвтрүүлэг маань шинэ оны дугаараа та бүхэнд хүргэлээ. X2 production-ы хамт олондоо амжилтыг хүсье. Дараагийн дугаараар 2012 онд уулзлаа. Түр баяртай.